За энэ удаагийн хичээлээр шарсан дахианы мах хэрхэн хийхийг сурах болно. Тэгээ гадна талын бүрмэл маань маш гоё шаржинсан гоё амттай болдог байгаа. Тэгээд за хоолтойгоо танилцъя. Дахианы мөч хэрэгэлсэн байгаа. Тэгээд дахианы мөчөө мөч биш бас зүгээр мах ч гэсэн яг энэ аргаар амтлаад шарж болно шүү. За дахианы мөчөө шорны мод байдаг шүү дээ. Тэрнийг олон ширхэг ингээ багцалж барьжаар сайтар ингэж зоогоод нүх гаргаж өгөх хэрэгтэй байгаа шүү. Тэгээд тэг хүүтэн усаар сайтар дахианы махаа зайлж угааж цэвэрлэж өгөөрөө. Тэгээд шорны модоор сайтар ингэж цоолж бүх талаар нь цоолж өгснөөр амтлагч маань сайн шингэж өгөхөөсөө гадна дахианы мах маань болохтой илүү сайн хурдан байдаг юм шүү. За одоо дахианы махаа амталж өгөх хэрэгтэй. Тэгээд дахианы амтлагчуудаа цацаж өгөө, сайтар гараараа базалж амтлагчуудаа шингээж өгөөрөө. Тэгээд амталсан дахианы махаа шингээсэн хэсгээ амарч байх хугацаанд нь бусад нэг бүрмэл хэсгээ бэлтнэ. Тэгээд хуурай орц болон шингөө орцонд зөвхөн өндөг хийж өгсөн байгаа. Өндөг сайтар утгаад тэгээд шингөө орцонд бэлэн болно. Тэгээд дараагийнх нь болохоор өглөөний цай гэд байдаг штэ тий. Өглөөний цай нунтаглаж бэлдэх хэрэгтэй. Тэгээд энэ ямар өглөөний цай бэлтгэний зургийг хэлбэрээр оруулах болно. Тэгээд янз бүрийн холцгүй эрдэнэ шишийн өглөөний цай байгаа. Тэгээд заримдаа та бүхэн чипс мөн ашиглаж болдог байгаа. Халуун ногоотойг сонгосон ч мөн болдог байгаа шүү. Гадна талын бүрэмлийн. За ойролцоогоор дахиагаа 20 минут орчим амраагаад эхлээ шингөө орц буюу өндгөндөө дүүрээд, хуурай орцондоо дүүрээд, дахиж өндгөндөө дүүрснийхаа дараа хамгийн сүүлд нь шаржигнуур бүрмэл хэсгээрээ бүрж өгөөд тавьж өгөөрөө. Яг энэ мэтчлэн дараалан шингөө орц, хуурай орц, дахин шингөө орц болон шаржигнсан бүрмэл хэсгээрээ бүрээд дахианы мөчнүүдээ бэлдэж тавиараа. Энэ хоорондоо та бүхэн тосоо халааж байх хэрэгтэй шүү. Эхлээд тосоо хамгийн өндөр температурт өндөр гал дээр халаагаад тэгээд дахианы махаа хийснийхаа дараа галаа буруулах хэрэгтэй байдаг юм шүү. За тосоо та бүхэн дахианы махаа давсан их тосонд шарах юм бол дахианы мах маань илүү хурдан болж өгдөг байгаа юм шүү. Тэгээд хурдан болж өгдөг учраас илүү гүнзгий саунд юм уу эсвэл их тосонд шарахыг хичээгээрэй. Мөн дахианы махаа ойролцоогоор дахианы мөч учраас бүхэл мах учраас 10 минут орчим эргүүлж тойруулан шарж өгөх хэрэгтэй юм шүү. За тэгээд нэг шарсан тосоо дахин ашиглахгүй тул заавал тийм гүнзгий маш их тос шарахгүйгээр тэгээд яг талаар нь тос хийж шаарддаг байгаа манай. Тэгээд 2-3 талаар нь ээлж жиргүүлээд тэгээд нүдэн баримжаагаар ойролцоогоор 12-15 минут орчим дунд зэргийн гал дээр шарж өгсөн байгаа юм шүү. Ягаад гэвэл гадна талаа хит шарж түлхэхгүй улмаас хэрвээ та гүнзгий тоснд шарахаар бол 10 минут орчим шарахад л бүхэл мах маань болох байгаа юм шүү. За тэгээд дахианы мөчнүүдээ ээлжилж шарж дуусны дараа үлдсэн хэсэг байгаа штэ амталсан хуурай орц тэгээд өндөг тэгээд шаржигнуур бүрмэл 3-ыг нийлүүлээд зуураад сая үлдсэн тосондоо шараад гамбир хийсэн байгаа. Тэгээд мөн үлдсэн тосондоо төмөс луван шараад тэгээд дахиж тэр тосоо хэрэглэхгүй. Тэгээд хоолныхаа ачрыг хамт бэлдсэн байгаа юм шүү. Та бүхэн санаа аваарай гэж хүсье.